Өдрийг тэгээ бүгдээрээ 3 дугаар парт руу ороод зогссон хэсгээс үргэлжлүүлээд явъя. За бид нар нөгөө process based thinking буюу нөгөө үйл явц төр төвлөрч нөгөө систем дээр хэрхэн төвлөрч явах тухай ярьсан байгаа. За бүгдээрээ энэ хэсгээс цааш нь үргэлжлэл арах юм бол нөгөө мөнгө олох буюу үр дүндээ төвлөрч байгаа хүмүүс юу нь ямархуу байдаг гэхээр нөгөө хамгийн сайн setup юу вэ гэж асууад байдаг те. Хамгийн их ашиг идэх хүн хэн байна гэж хараад байдаг. Энд чи юу гэсэн энэ хүн цаагаараа үр дүнг хаагаад байна гэсэн үг. Яаж аль болох хурдан үр дүнд хүрэх вэ гэдгийг хааж байна гэсэн үг. Нэг талаасаа зүйлдэгтэй нөгөө талаас энэ хүн өөрийнхөө сэтгэлгээг харах юм бол илүү богино хугацааны сэтгэлгээтэй байна гэсэн санааг хэлж байна. За нөгөө талд нь бас нэг чухал чадвар гэдэг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө бас ашгаа хамгаалж сурах гэдэг ойлголт байдаг. Ашгаа хамгаалж сурахтай холбогдуулаад нөгөө консистенси буюу тууштай байдал, уус суртай тууштай байдал бас яригддаг байгаа. Хэрвээ арилжааг богино хугацааны бизнес гэх юм бол гэж хараад байх юм бол та богино хугацааны үр дүнд төвлөрöd байна гэсэн. Хэрвээ урт хугацаанд хараад эхлэх юм бол танд илүү ингээд тайвшраад илүү амар болоод тухтай болоод эхэлнэ. Сэтгэл зүй тайвшраад эхэлнэ. Сэтгэл зүй тавираад эхэлнэ. За тэгэхээр урт хугацааны сэтгэлгээг сулгахад юу чухал вэ гэхээр нэгдүгээр сетапа хизээ ажилдгүйг та мэдэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр рейнжийн дотор ажилддаг бол рейнжийн дотор ажиллахгүй гэдэг хүлээн шүрчил илүү амар байдаг. Тэгээ рейнжнээс задрангууд нь харьжаанд ордог ч юм уу. За хоёрдугаар сетап байхгүй үед орхон дансаа тэмээ үрж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэдэг чинь. Арилжаа маань өөр болох нөгөө төвчээрийн бизнес гэдэг бид нар бас ярьж байсан. Та яг өөрийнхөө арилждаг хамгийн их ашиг олдог нэг пэр дээр 7 хоног оролт хийхгүй байж чадах уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ бол уян хатан байхтай холбогдож орж ирнэ. Бид нар бол маркетинг өгснийг л авч байгаа хүн. Энэ CFD зах зээл гэдэг маань өөрөө харин зах зээл гэдэг маань бид нар арилжаач хүмүүс яадаг вэ гэхээр маркетинг өгснийг л авч амьдарч байгаа. Түүнээс бидний нөгөө маркетинг хөдөлгөх хүч чадал байхгүй учраас маркет бидэнд боломж өглөө, сетапын өглөө ажиллахгүй өсвөл хамааран бид нар оролтоо хэлээд гүйцэтгэлээ. Тэгэл бол. За дансаа хамгаалж сурах нь юунд чухал вэ гэхээр маркетд удаан оролцоотой байх боломжийг танд олгоно гэдэг чинь. Хэрвээ та өдөр болгон 5%-аар ороод байвал тэр 5% ялагдлаасаа эргэж ирэх гэж алдаг төлөө гэхэд бол нугасан ашиг хийж ажил гарч ирнэ. 5% алдлаа гэхэд ядаж 6%, 7%, 8% ашиг хийж алдаглаа нөхөн 10% ашиг хийж алдаглаа нөхөж гарч ирнэ. Тийм байгаа. Тийм болохоор үр дүндээ суурилсан богино хугацааны сэтгэлгээнээс илүү урт хугацаанд харж сурах нь их чухал юм байна. За ахин хүмүүс юу гэж боддог вэ гэхээр маркетд бол buy болон sell гэсэн хоёрхан үйлдэл байгаа гэж боддог. Бас гурав дахь үйлдэл байж болно. Тэр нь юу вэ гэхээр таны setup байхгүй бол тэгээ танд өнөөдөр маркет боломж өгөхгүй бол дэлгэцээсээ холдох. Stay away гэх. Тим сонголтыг бас та хийж болно. Яг тэхэн хүн болохоор энийг анзаардаггүй, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би заавал ч өнөөдөр арилж яах ёстой гэвэл. Би ч гэсэн өмнө л тэгж боддог байсан. Өдөрт 1.5% ч юм 2% ашигын таргад тавьчаад заавал ч төрөгийг биелүүлэх ёстой гэж боддог гэсэн. Өөрөөр хэлбэл манай нэг арилжаачны хэлдгээр, таньдаг арилжаачны хэлдгээр одоо маркетинг хүчээр одоо хүчин жижиг юмд тэ хүчээр өөрийн хүслээ маркетд тулгаж байна гэсэн үг. Агтл магадгүй тэр өдөр бидний сетап байхгүй гэж болно шүү дээ. Тэгвэл бол бид нар яах вэ? Заавал ч buy sell дарах хэрэгтэй юм. Үгүй болж таарч байгаа. Зүгээр л тэр өдөртөө компьютер унтраагаал маргааш дахиад шинэ боломжийг харах хэрэгтэй болж байна гэсэн үг. За энэ compounding effect буюу хүүгээс хүү бодох зарчим бас маркетд үйлчлэн арилжаачдаас үйлчилж болдог. За гэхдээ энэ маань хоёр байдлаар үйлчилдэг. Хүмүүс болохоор илүү нэг дансан дээр тайлбарлаад өгдөг. Данснаас гадна таны өдөр тутам өөртөө бий болгож байгаа зуршил дээр бас хүүгээс хүү бодох зарчим яригдана. Хэрвээ та өөрт суусан буруу зуршлыг та одоо overtrade гэдэг, хэтрүүлэн харилж яадаг буруу зуршлаа засахгүй яваал ах юм бол
Энэ зуршил чинь дараагийн 7 хоног, дараагийн сард танд яах вэ гэхээр дансны уналтыг авчирна гэсэн санаа гэлж байгаа. Хэрвээ та энэ буруу зуршлаа засаад өдөрт тодорхой 1-2 арилжаа хийдэг байх юм бол ашигтай арилжаа хийнгүүтэл болчдөг. Тийм байх юм бол энэ урт хугацаанд яах вэ гэхээр танд ашгийг авчирна гэсэн үг. За хүүгээс хүүг бодох зарчимгуудаар дансан дээр бодъё л тэ. Хэрвээ та зөв оролтоо хийгээд ашигтай орлогоо хийгээд авах юм бол ашигын хэмжээ компаунд хийнэ гэсэн үг. Урт хугацаанд яг нэг өдөртөө том ашиг хийхгүй ч гэсэн олон өдрийн дунджаар ашигтай жижиг орлогод хийгээд авах юм бол ашигтай гарч болно гэсэн. Эсвэргээр нь та өөрийнхөө алдагдлын өнөөс хөөгөөд авах юм бол алдагдлаа ихсгэнэ. Хүү бодно гэсэн. Алдагдлаас дахин алдагдал гээд хүү бодоод яваад байна. Өөрөөр хэлбэл алдагдлаа ихсгээд явна гэсэн санаа гэлж. Тэгэхээр эндээс юу гарч байна? Алдагдлаа хязгаарч ашгаа ихсгэх гэдэг ойлголт гарч ирж байна. За тэгэхээр хүний сэтгэл зүйд бас нэг зүйл маш их хүчтэй нөлөөлдөг. Тэр нь recency bias буюу нэг өнөөдөр төрөл бид төлөрчдөг. Яг түрүүний нөгөө богино хугацааны сэтгэлгээ гэсэн үг. Өнөөдрийн арилжааны үр дүндээ л бид төлөрөд идэх. Ерөөсө 100 арилжааны үр дүнд бодож чаддаггүй. Яагаад? Яагаад бид нар нөгөө үр дүндээ төлөрдөг учраас. Өнөөдөр эсэл авангууд сэтгэлээр унаал. Өнөөдөр вин авангууд баярлаа л та ингээл хамгийн мундаг арилж ирсэн болчлоо гэлдэгдэг. Гэтэл танд сар дахиад 21 өдөр байна шүү дээ. 21 өдөр арилж явах боломж байна шүү дээ. Тэгэхээр нэг урт хугацаанд хараад яг өнөөдрийн тэр боддог тэр өнөөдөртөө хэд төлөрдөг сэтгэл зүгээ жоох урт хугацаанд сунгаж ирэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ яг сарын арилжааны үр дүнгээр өөрийгөө дүгндэг бай. Тэгэх юм бол та нэг өдрийн арилжааны үр дүнд уягтхаа болчих байна. За энэ бас маш том сэдвийн тухай бид нар ярилцж байна. За мөнгөний менежмент. Мөнгөний менежмент гэдэг нь өөрийн арга барил болон сэтгэл зүйн онцлогтой суурилсан дансаа удирдахыг хэлнэ гэдэг чинь. За яг өөр тохирох менежментийг болохын тулд яах хэрэгтэй вэ гэх юм бол та маш их судалгаа байна. Өөр тохирох менежментийг backtest, forward test дээр туршиж олно. За тэгээд арилжаачийн дунд болохоор ингээд нэг яриа гэдэг бид нар бүгд мэднэ. Нэг удаад орохдоо 1-2% ороо гэдэг. Хэрвээ та $100-тай байгаад 1% орох юм бол тэр бол насаар арилжаа хийгээд өсгөж чадхааргүй болчихж байна гэсэн үг. Яг зүгээр эхний ээлжинд нөгөө арга барилаа орох гэж байгаа юм бол баг дансаар эхлэх нь зөв шүү дээ. Би нэг залууг мэднэ. Тэр залуу яасан бэ гэхээр жилийн хугацаанд нэг уралт ихтэй дөнгөж суралцж байгаа хүн тэгээд $5 ордог байсан. Тэгээд энэ хүн яасан бэ? Жилийн хугацаанд $400 төгссөн. Энэ юунаас зардал вэ гэхээр тэр хүний өөрийн нөгөө арга барилаа олоход зарцуулж байгаа зардал гэсэн үг. Яг эхлэн суралцах хэмжээнд нөгөө ингээд арга барилаа олоход нөгөө эрсдэл багтаагаар нөгөө суралцах тэр арга замаа олоход зарцуулах нь бол байж болж байна. Гэтэл урт хугацаанд харах юм бол $100 дээр 1-2% ашиг хийгээд явах юм бол яаж амьдрах вэ те? За 1-2% зардал бол $10,000, $100,000 ч юм уу $10,000-аас тийш данстай хүмүүс бол байж болохоор. Яг л бүгдээр бодъё л та ядаж та $10,000 дээр за сарын 20 хоног арилжаа хийгээд 1-2%-ийг за 100-аас $50 ч юм уу эсвэл гараад за нэг 60% ашигтай байлаа гэж бодоход л та сард $600 бол авчиж болж байна. За $100,000 бодох юм бол 5% гэх юм бол за нэг $5,000 гэдэг ч юм энэ бол билүү бодит тоо болж харагдаж байгаа. За таны менежмент таны арга барилаас гарч ирнэ гэдэг чинь. Гэхдээ аль болох танд тухтай байх ёстой бас танд ашиг авчдаг байх зүгээр. Тухтай гэдэг нь юу вэ гэхээр нөгөө хүний арга хүний тэр явсан замлаар биш яг таны сэтгэл зүйд танд өөрт чинь тохирсон ямар тэг мөнгөний менежментийн арга зүй байна. За нэг үндсэн нэг данс байгаад хажууд талд нөгөө маржин шахтганы галзуурлан жижиг данс байх юм уу? Эсвэл мэдээний данстай байх юм уу гэдэг ч юм уу. Тэр мөнгөний менежмент чинь хамгийн гол нь танд ашигтай байх хэрэгтэй. Магадгүй танд үнэхээр 1-2% $1,000 дээр эрсдэлээ тэр нь ашигтай байх юм бол тэр арга барил чинь танд мөнгөний менежмент чинь зөв болчихж байна гэсэн үг.
За бид нар яг энэ ашигын систем үүсгэхдээ яг л бараа бүтээгдэхүүнтэй адилхан бодвол зүгээр байдаг. За шин Coca-Cola гэдэг компани нэг лонх кола зарж байна гэж бодъё. Энэ нэг лонх колонд юу орсон бэ? Лонх, ус, компани ашиг, тээвэрлэлийн зардал гэх мэт зүйл бүгд орсон гэсэн үг. Тэгвэл бид нар арилжааны мөнгөний системээр бас энийг бодолж үзэх хэрэгтэй гэсэн үг. Ямар нэг удаагийн оролт хийхдээ одоо жишээ нь араараа боддог ч юм уу. За би одоо энэ оролтонд $50 эрсдүүлэхэд за би ямар ч гэсэн $150 ашигтай гарна гэдэг ч юм уу. Эрсдлээ бодно, таргата бодно, өөрийн авах ашгаа бодно, өөртөө тав тухтай байдлыг гэдэг ч юм. Энэ бүхнийг бодолцоод орох юм бол амар байдаг гэсэн үг. За тэгээд арилжааны мөнгөний системээр дарах юм бол маш олон зүйл байж болно. Өөрөнгө гэсэн хадгаламжийн данс нээж болно. Ашгаасаа аваад та өнөөдөр магадгүй $100 хийсэн бол $100-ийн $50 ингээд хадгаламжийн данс руу хийчих болно. За эсвэл нэг оролт арилжаанаас олсон ашгаасаа зардал ашгаа асаад тусна яг нь дахин оролт хийж болно тэр ашгаасаа. Магадгүй $100 оллоо гэж бодоход за тэрнээс $50-ын хадгаламжтай явуулаад $50 дахин оролт хийдэг ч юм уу. Тиймэрхүү маягаар явж болно. За бүгдээ жишээ нь нэг 3 арилжаач хараад үзье. Энэ 3 арилжаачнд гурвууланд нь $100 байгаа. За магадгүй ингээд бид нар мэдчихэж байгаа жижиг данстай хүмүүс их хвчлэнгөө Just Market дээр орж байгаа. Нэг яцсан 3000 хөшөөрөгтэй. 3 арилжаач нь ижлэхэн данс 3 өөр арга барил. За арилжаач нь $100-ыг 10 хуваагаад ордог. Эхний $10-ыг $50 болгочих юм бол $20 ашгаа хуримтлалын дансантай байна. $20-ыг өөрийн цалингийн данс гэдэг татлаа авалтын данс гэдэг үүсгэж байна. Тэгээд 7 хоногт хуримтлагдсан мөнгөө цалин болгож авдаг. $10-ыг тусдаа шинэ данс нээгээд дахин оролт хийнэ. Ийм байж болж байна. Магадгүй оролтоос алдчих юм бол хуримтлалын данснаас нөхөд дахиад $10 авчихна. За би арилжаач нь $100-ыг 10 хуваагаад ордог. Эхний $10-ыг $50 болгочих юм бол $10 хуримтлал руу, $20 цалингийн данс руу, $20 дараагийн оролт болон зориулж үлдээдэг. $20 оролтоор ороод $100 болгочих юм бол $40 цалингийн данс руу, $20 хуримтлал руу, $40 дараагийн оролтоор зориулж үлдээнэ. Энэ хүн өөртөө тавьсан таргет ашгаа хүрвэл цалингаа болгоод татчихдаг. Заавал ч 7 хоногор биш ч юм уу. За би нэг $100 хичээл татандаа гээл. Яг энэ дээр таталт яриад байгаа нөгөө та хийж байгаа ашгаасаа татах юм бол ингээд таны сэтгэл зүг маш их тогтворжуулж өгдөг. За арилжаа гэдэг зүйл чинь бас боломжтой байна гэсэн тэр итгэл үнэмшлийг хүн суулгаж өгдөг. Тэгэхгүй ингээд арилжаалдаг ингээд ямар шашгүй явах юм бол хүн сэтгэлд бас маш их сөргөөнөлдөг. Хүн чинь нэг өдөр бас бууж өгч магадгүй шүү дээ. За тэгээ цалингийн насаа $1000 болонгод татдаг ч юм уу. Тэгээ янз янзын байдлаар зөксөж болж байна. За ассын арилжаач юм байна. Урд харилжаач. $100-ыг 10 хуваагаад ордог. Эхний $10-ыг $50 болгочвол $30-ыг өдөрт нь ашиг болгоод шууд татдаг. $10 хуримтлал руу, $10 дараагийн олдоо зориулж таталнаа гэж явж болж байна. За гэхдээ энэ жижиг данс үсгэнүүд бол маш чаленжинг, маш чанга тийм зүйл байдаг. Ахта жижиг данс үсгдэг тэмцэлтэй хүмүүс бас байдаг. Одоо маржин шатдаг, скалп гэдэг ч юм уу тийм хүмүүст бол илүү тохироод явж болно. Эндээс бид нар юуг харж болох юм? Хүн болгоо яг өөр тас сэтгэлзүүлэн тахирсан тийм системийг мөнгөний менежмент системийг үүсгэсэн байна гэдгийг харж болж байна. За мөнгөний менежментийг болохоор бид нар зөвхөн 1-2% зарим хүмүүс ойлгоо яваад байдаг. Гэтэл энд маш олон төрлийн аргууд, маш олон төрлийн ингээд менежментийг хийж болдог. За банк рол менежмент гэдэг байна. Оруулсан мөнгөө аваад ашгаараа дахин оролт хийдэг. Энэ тусалцууд илүү амар тусдаг. Яг бол та ашгаараа оролт хийж байгаа учраас. За мэдээж дансны менежмент хамгийн өргөн яригддаг сэдв. Сэтгэл хөдлөлөө хянж эрсдлээ бууруулахад илүү их амар байдаг. Үндсэн дансаар үндсэн дансны оролтоо 1-2% эрсдүүлнэ. Маржин дансаар оолын түлх нь мэдээний засаж зөвх мэдэн дээр орно. Хадгаламжийн данс үүсгэж явна гэдэг ч юм уу. За бас
оролт болон ашигаараа менежмент хийж болж байна гэдэг чинь. За үрж ордог хүмүүсэд лотоороо үрж ордог хүмүүсэд ингээд таргет руугаа төхөх тусам нөгөө лотынхаа хэмжээг ихсгдэг. Энэ яаж яах вэ гэхээр лотоороо дамжуулаад эрсдлээ багасж байна гэсэн. За ашигаа таллаж болж байна, алдагдаад талсан ч болж байна. Одоо шинэ алдагдаад тална гэхээр яа нөхөрөд ингээд тамаад өнөө лотоор орсон байлаа гэхэд та буруу орчлоо гэдэг мэдэх юм бол таны эсэл рүү үн төхөж ирэх тусам яадаг гэхээр лото талчин гэсэн үг. Нэг лотыг 0.5 болгоод 0.5-аа 0.25 болгоно гэдэг ч юм уу. За бас агрессив оролт хийдэг хүмүүс байна. $1000 шууд нэг удаа $100 оролт хийдэг. Тэгээд туршлагатай үнийг хийдэг юм арга барил бас байж болж байна. За түр скалпер хүмүүс чинь $100-ыг 10% гэдэг ч юм ингээд яан занзаа арга барил байж болж байна. Танд яг аль нь давхарх нь гэдгийг та туршиж ээж, журнал хөтлж ээж, датан дээр суурилж аж харнаа гэсэн. За мөнгөний менежментээр бид бас өөр юу том зураг харах хэрэгтэй вэ гэхээр та сэтгэл зүй талаас нь харж үзэх зүгээр. Магадгүй та зөвхөн фанд арилждаг арилжаач юм байж бол. Магадгүй та зөвхөн баг данс үсгдэг маржин шахдаг арилжаач юм байж бол. Фанд дээр арилжих амар байдаг хүн мөртлөө та ингэ жижиг данс үсгэх гээд байгаа юм бол тэр бол тань маш хэцүү. Жишээ нь би бол яг тийм төрлийн хүн. Жижиг дансаас илүү фан дээр ажиллах надад илүү амар байдаг. Сэтгэл зүйн амар. Эсвэл зөвхөн фанд гэлгүүгээр та илүү хувийн дансан дээрээ сайрчдаг хүн байж болно шүү дээ. Хоримтлал үүсгэж яваад $10,000, $5,000 арилждаг ч юм. Эсвэл та өөрөө чаленж хийгээд сайн өсөж чаддаг хүн байж болно. За би $1,000 өдөртөө өсгөнө гэдэг ч юм уу, олно гэдэг ч юм уу, $2,000 би 7 хоног дотор олно гэдэг ч юм уу. За тэгээ хамгийн чухал зүйл нь мэдээж арга барилтайгаа тааруулах хэрэгтэй. Таны арга барил танд ямар боломж олгодог вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Жишээ нь таны эсэл таны арга барилын дагуу 40-50 пип эсэл өгдөг бол тэн дээр маржин шахна гэдэг хэцүү болчих. Яагаад таны эсэл битэрхий том учраас ашиг гэдэг төвхтэй. За тэгэхээр бас асуултууд гарч ирэн та яг арга барилын дагуу хамгийн сайн явдаг сетап болсон уу? Тэр сайн сетап дээр яах гэж байгаа? Илүү өндөр хуваар эсэл ордог ч юм уу? Тийм боломжийг олж харж болж байна. Тэгээ хаана нь бага эсэл, хаана танд их өндөр ашиг өгөх юм гэдгийг та маш сайн мэдж явах хэрэгтэй арга барилын дагуу. За тэгээд бас ашигын менежментээс хийж болж байна. Төлөвлөсөн ашигын бүрдүүлэхэд бол яах ёстой вэ? Сарын таргет чи яг үндсэн дансаас бүрдүүлэх юм уу яах юм? Энд дээр ярихад нөгөө мөнгөнд нүгээр биш хайлт хуваар бодвол зүгээр гэдэг. Хуваар бодох юм сэтгэл зүй илүү амар байдаг. $10,000-аас стартаа 3-5% ашиг гинэ гэж бодчих юм бол илүү амар байдаг. За тэгээд бас өөртөө ашигын зөв хүлээлт үүсгэх хэрэгтэй. Та ингээд бактест дээр ингээд win rate ингээд бүх юм бодоод үзсэн чинь сард 5-8% өсөх боломжтой байгаа. Тэгээд гэтэл та 20% ашиг хүлээгээд байгаа юм бол тэр чинь ингээд ашиг бод байдал хоорондоо зөрчиж байна гэсэн санааг хэлж байна. За тэг өнөөдрийн видеого ингээд дуусгая. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Бүгдээрээ дараагийн видеогоор арилжаачны занлалаар ярилцгаая.